Паул гэхээр хоёр хүүгээ хамт аслагдмал байшинд амьдран суудаг байв. Тэднийг Томас болон Жозеф гэх бөгөөд нэгэн өдөр Паул ихэд шаналсан байдалтай тэртээ хойн зүг ширтэн зогсоно. Энэ үед Жозеф гэрийнхээ бүхэл цонхнуудыг сайтаргагчин таглаж цоожлож буй харагдав. Жозеф аав руугаа шугам тавлаа хэмээн орилоход түүний аав Паул нь хойн зүг амаг хурдаараа гүйх бөгөөд гэтэл түүний урдаас Томас гүйн гарч ирснээр Паул Томастай зүг гэрлүүгээ яаран гүйцгэв. Улмаар тэд гэртээ орж хаалга үүд цонх гээд орж болох бүхэл зүйлийг хэд хэдэн давхар банц гаднаас нь бинч орж чадхааргүй болтол бэхэлцгээв. Үүний шалтгаан нь зөвхөн шөнөөр гарч ирэн ангуучилдаг араатнууд дэлхий дээр хаанаас ч гарч ирсэн байх бөгөөд хүн төрлөختний дийлэнхэн тухайн мангасанд алуулна устсан байдаг. Ингээд тэд бүх хаалгаа цоожиж дуусаад оройн хоолоо идцгээв. Паул Томаст хандан дахиж оройдох юм бол гадагш нь гаргахгүй шүү хэмээн сануулв. Томас тэндээс холгүй байх өөрөө үзгийнхээ айлд очин фермерийн ажилтан тусалж байснаа хэлээд дахиж оройдохгүй хэмээн амлав. Удалгүй шөнө болж араатнууд ирж тэдний хаалгыг эвдэхээр завтахад нь Паул Томас хоёр хаалганы дүгжийг дахин шалгах бөгөөд улмаар тэднийг дайрахад хаалганы дүгжийг сайтаргагч нь барьж аль болох боруулахгүй хичээв. Тэд хэсэг хугацаанд дайрсан боловч хаалгыг эвдэлж чадалгүйгээр буцацгаав. Томас Жозефт хандан яагаад хаалгыг цуг очиж хамгаалаагүйг нь асууна уулахад тэр араатнуудыг хідвлээ ирснийг мөн хэдэн удаа ямар хугацаанд дайрсныг тооцоолон тэмдэглэж байснаа хэлэв. Мөн тэднийг өдөр өнгөрөх бүр улмал ухаалаг болж байгааг сануулв. Өглөө болоход Паул хаалганы гадна талыг шалгахад маш их гэмтсэн байх учраа засварлахаар мод бэлдэцгээв. Ингээд тэд ажлаа дуусмагц Томас Рөвзийн гэр рүү явж дутуур гисэн ажлаа дуусгаж болохгүй хэмээн аваасаа зөвшөөрөл авна явв. Жозеф маш их ухаалаггүй байх ба өдөр тутмын ажлаа хөнгөвчлөхийн тулд нэгэн жижиг ачааны машиныг угсарсан байдаг. Энэхүү Жозеф машиныг асааж чадалгүй сууж байхад нь аав нь түүнд туслахнаар тэд түүнийг асааж чадна. Маргааш нь Паул Томас Жозеф хоёрыг зайтуухан байх сүрсэн барилга дээр очино цонх бэхлэхэд хэрэгтэй зүйлсийг авч ирэхийг хүсгэд Томас Рөвзийн гэр рүү явах шаардлагатайгаа хэлнэ. Түүний аав нь хариуд нь тухайн барилга дээр аюултай байж мэдэх учраас заавал цугтаа явахыг шаардав. Энэхүү тэд замдаа гарan явж байхад Томас Жозефийг чамайг сул дорой чадваргүй болохоор би Рөвзийн ферм рүү өнөөдөр явж чадхааргүй болсон хэмээн хэлснээр тэд хоорондоо маргалдаж эхлэв. Улмаар Жозеф түүнийг хүссэн газар руугаа явж болно ганцаараа би дөнгөж чадна гэж хэлэх бөгөөд тэд замынхаа голоос алцгаана нар жаргахаас өмнө тухайн салсан газараа эргэн уулзахаар болов. Томас Рөвзийн ферм рүү өдөр бүр очих болсон шалтгаан нь түүний охин болох Шерлотод дурлсан байх бөгөөд тэрнийг харахын тулд ажилтан тусалдаг нэрийдлэр өдөр бүр очдог аж. Ингээд Томас Шерлоттой зүг түүний баг багт нь очиж тоглодог байсан модон дээр цугтаа очино хэсэг ярилцсан сууцгаан. Улмаар түүний буцах цаг болоход Шерлот тэрнийг тэрвэрнэ түүн сэтгэлтэй болохоо илэрхийлдэг. Өмнөд Жозеф хаягдсан барилга дээр очино тэдэнд хэрэг болох бүхэл зүйлсийг авна буцав. Томас Жозефтэй уулзах цагаасаа бага зэрэг хожимдож байсан учраас ярангуйж байв. Гэвч тэр ойн дундах хангал руу хөл алдан унах бөгөөд буцаж гарахыг оролдовч бүтлгүйтэв. Энэ үед Жозеф уулзах газар айл хэдийн ирсэн байх ба нар шингэж байсан учраас түүнийг орхиод явахаас өөр аргагүй төрөв. Тэрээр гэртээ очин аавдаа болсон бүхэл зүйлийн талаар хэлэхэд Паул та хоёрыг явуулсан нь миний буруу байж хэмээгээд Жозефийг гэртээ үлдэж байшингаа харж бай гэж хэлээд Томсыг хайхаар нохоогоо дагуулад яв. Томас гарцгай нагуугаар явж байтал тухайн газар нараатнууд байх бөгөөд улмаар тэднүүд дайрч эхлэв. Ийхүү тэр яг амт тэмцэн байх мөчөд түүний аав нэрч араатан густгав. Паул Томас хоёр гэрлүүгөө явхад аль хэдийн хожимдсан байх тул ангал доторх нэгэн агуугийг олно тэндээ нуугдаж хоноглохоор болов. Энэ үед Жозеф тухайн араатнуудыг яг ямар амтан болохыг дэлгэрэнгүй судалж мэдхийн тулд тэднийг амьдаар нь барих шаардлагатай байв. Иймд тэрээр өрх бэлдэн өөрийгөө өгөөш болгоно тэднийг эрхийг хүлээн унтсан мэтээр жүжиглдэг. Удалгүй тэд ирэх бөгөөд дутуу цаажилсан хаалганы цонхоор сарвуугаа оруулна төгжээг тайлав. Ингээд яг Жозефийн урд ирэхэд тэрээр босыг харснаар түүнийг өрхөндөө оруулж чадна. Агуйд байх Томас болон түүний аав Паул хоёр
агуйн орох хэсгийг том чулуугаар тагилсан байсан боловч аратнууд газар доороос нь ухан дайрцгаав. Энэ үед Паул зөвгөндөг тэслэгчээ гаргана аратнуудын нухан гарч ирэх гэж буй нүхний амсрыг хэлбэлэх үед өөрөө маш хүнд шарх авсан байх бөгөөд улмаар ухаан алдав. Ийхүү үр хаяарч аратнууд тэднийг орхин одох бөгөөд Жозеф ч мөн адил өглөө болмогц аав дүү хоёрыгоо ирэн хойд ирэхэд Томас ухаангүй хэвтэх аавыгаа арайхийн ангалаас гарган түүнийг ирэхийг хүлээж байв. Улмаар тэд аавыгаа аван гэртээ ирдэг бөгөөд Томас Жозеф хоёр өнгөрсөн шөнө болсон зүйлийнхээ талаар ярилцахад Жозеф түүнд аратнуудаас нэгийг нь барьж чадсанаа хэлдэг. Гэтэл Томас уурлан энэ нь маш аюултай учир түүнийг алхан зүйтэй гэж хэлэх ба улмаар тэд маргалдаж эхлэв. Гэтэл Томас түүнийг өрхнаас нь гаргаж орхидог. Иймд түүнийг алхаас өөр сонголт үлдээгүй тул тэд хамтран толгойг нь тасдаж хөнөдөг. Жозеф Томаст уурлан бид амьдаар нь байлгаж судалсан бол маш их зүйлийг мэдэх байсан юм хэмэв. Улмаар Жозеф түүний биеийг задлан идэрх тэнгэн ямархуу болохыг харан зогсож байхад Томас гаднаас орж ирнэ. Аавын бие маш муу байгаа ба бид тэнд эм өгч сайн асрах хэрэгтэй тул Рүүзийн бэрэм рүү явж тусламж үзэх нь дээр гэв. Инхүүтэд аавыгаа аван Рүүзийн бэрэм дээр очино болсон бүх зүйлийг хэлсэн ч Рүүзийн гэр бүлийнхэн тэднийг тэмч таатаа өгтөж авахгүй байх бөгөөд мөн тэдэнд хандана илвчлэх хэмтайгаа болно сул өрөө байхгүй гэв. Гэтэл Шерлот хажуунаас нь нэг сул өрөө байгаа шүү дээ хэмээн хэлэхэд ээж нь түүнийг дуугүй бай хэмээн зандрав. Улмаар Шерлотын харцнаас Томсыг өрөвдөн шаналж буйг харсан ээж нь зөвхөн Томсыг үлдэж тэнд амьдрахыг зөвшөөрдөг. Гэвч Томас үлдэхгүйгээр Жозеф болон аавтайгаа явахыг хүсдэг ч Жозеф түүнд энэ бүхэн чиний хүссэн зүйл биш гэж юу хэмээх бөгөөд мөн түүний хариуцлагагүй үйлдэлээс болж аав өгөх болчлоо гэж хэлээд тэд зодолдож эхлэв. Улмаар Жозеф түүнийг орхин аавыгаа аван гэрлүүгээ буцав. Томас тэдний дүлтгэр болсон тул Шерлот түүнд хоол өгч бас амьдрах өрөөг нь зааж өгдөг. Жозефийг гэрлүүгөө явах замд нь харагдах мал болон нямтад нэг л хачиргалтай байх ба мөн түүний гэртээ ирэх үед нь тэдний байшин руу газар доогуурхан орсон нөх бий болсон байв. Иймд тэр аратнуудыг шөнө болоход тухайн нөхөр байшин руу дайрах болохыг нь мэдэж тэдэнд зориулан нэгэн зүйлийг хийхээр төлөвлөв. Томас Шерлотыг түүний өрөөнөөс гарсны дараагаар тэдний гэрээс эм болон тариа хайж эхэлнэ. Яг энэ үед Шерлот буцаж ирэх бөгөөд түүнийг юу хийж байгааг асуув. Томас би энд үлдэж чадахгүй гэж хэлэх бөгөөд мөн аав минь өгөх гэж байгаа учраас Шерлотоос эм олж өгөхийг говь. Яг энэ үед тэдний яриаг Рүүзийн туслах болох нэгэн нэр сонсох ба Шерлот аргагүй нэрхэнд эмийг олж өгсөн боловч Томас хашаагаар гарan зугтах үед тухайн туслах залуу түүнийг буугаар сүрдүүлэн нэгэн газар аваач нь хөлж орхив. Ингээд тэрээр түүнийг эм хулгайлсан учраас шийтгэл амсах ёстой гэд нэг хөлийг нь буутахаар болох ба гэтэл яг буудах үед тухайн нэрийн доороос аратнууд нөхөөхөн гарч ирж түүнийг алдаг. Ийхүү тухайн нөхөр маш олон аратан гарч ирнэ гэдгийг байр. Мөн Рүүзийн байшинд ч аратнууд орсон байх бөгөөд түүнийг их нэртэй цуг алж орхидог. Томас хүлээтэй байх ба түнлүүнийг нь аратан дайрах үед Шерлот хажуунаас нь буудны хөнөөснөр мөн л амьд гарч чадна. Шерлот Томаст ээж аав нь болон бусад бүх хүн алгадсныг хэлээд эндээс явахаас өөр сонголт үгүй болсон хэмэв. Улмаар тэр хоёр Шерлот руу явахаар болох ба мөн түүн дээр очино болсон бүх зүйлийг хэлэх бөгөөд ах トゥ хоёр нэгнээсээ уучлалгүй нь хоорондоо эвлэрцгээе. Яг энэ үед тэдний аав нь ухаан орох бөгөөд аавда болсон бүх зүйлийг хэлсний дараагаар яаж эндээс амьд гарахаа ярилццгаан. Энэхүү тэд Жозефийн төлөвлөгөөний дагуу бүхнийг хийхээр болж ажилдаа орцгов. Жозеф байшингийнхаа бүх хэсэгт бензин асгах бөгөөд мөн хэд хэдэн газар тислэх суйрлуулав. Улмаар аратнууд ирж тэдэн лүү дайрч эхлэхэд хоёр давхар Жозефийн өрөөнд бүгд очино. Гэвч тэдний бэлдсэн өрх хараахан дуусаагүй байх бөгөөд цаг хожихын тулд аав нь аратнуудаа хөндлөж байна. Ийхүү бүх зүйл бэлэн болж тэд бүгдээрээ Жозефийн өрөөнд байрлах ам хөрвөгчөнд нуугдаж барилгыг бүхэлдэн тислэх ёстой байв. Гэвч тэднийг өрөөнд хөрвөгч рүү орох үед аратнууд маш ихээр ирсэн байх тул аав нь орлогүйгээр үлдэн тэдний гаднаас нь цойжилж орхив.
Тэслэх хугацаа аль хэдийн болсон байх бөгөөд тэд аавыгаа үлдээн хөлдөгч рүү орохоос өөр сонголт байхгүй байв. Тэднийг хөлдөгч рүүгээ ормогц байшин тэрчгтээ шатны дэлгэрэх бөгөөд улмаар тэд амжилттайгаар амьд гарч харин араатнууд бүгд өгсөн байв. Ийхүү тэд эцэг эхээ оршуулна салах ёс гүйцэтгэх ба мөн тэрний дараагаар шинэ оромжоо олж шинэ амьдралыг эхлүүлэхээр явцгаав.